За сайн байцгаана уу? Сайхан амарцгаав уу? Өчигдрийн хувьд манай өсвөр залуучдын хувьд их сайхан үдэш байлаа. Юу гэвэл бид нэр шинэ жил тэмдэглэсэн. Шинэ жилийн баярыг. За тэгээд бид нар дахин нэг шинэ нэг хуучин одоо нэг үдээд нэг шинэ онтой золгох юм гайхалтай мөч бидний хаяанд ирсэн байна. Тэгээд түүнийг угтахаар өсвөр залуучууд бид хүн өчигдөр шүнжэнгөө сайхан бүжиглэж, найрлаж, цэнгэлдэж, шилдэгүүдээ тодруулж за энэ жилийн туршид бас юу хийваа, яаваа, бид хэрхэн өсвөө гэдгээ тодруулах юм сайхан цаг мөч байлаа. Тэгээд миний хувьд болохоор хүүхдүүдийг илүү гоё байлгах юмсан, илүү хөгжилтэй байлгах юмсан гэдэг үүднээс анх удаа хөтлөгч хийж үзлээ. Тэгээд сонсохны их гоё болсон л гэж би сонслоо. Тэгээд эцэгчүүд нь хэлж байгаа учраас бас гоё болсон юм шиг байна лээ. Тэгээд надад бас сэтгэл хангалуун их гоё байгаа. Тэгээд хүүхдүүдийг харж байхдаа хамгийн гол тэнд хийгдсэн нэг зүйл нь юу вэ гэвэл бид шилдэгүүдээ буюу оны шилдэг байсан тэр хүүхдүүдийг тодруулсан. Тэгээд энэ дээр ахлагч нар нь за хүүхдүүд бид нар ингээд санал асуулах хуалцаад ярилцгаад маш их олон хүмүүс нэр дэвшсэн л дээ. Тэгээд мэдээж хэрэг тэнднээс цойлж гарч ирэх хин нэгэн байх ёстой учраас нэг 4 залуучуудаас 3-ыг за би нөгөө арын хаалгаар гэдэг шиг 4-ийг тодруулаад за тэгээд үнэхээр сайхан юм цаг мөч байлаа. Тэгээд бид нар эзэн дотор хөгжилтгэн, эзэн дотор баярлах нь баярлаж хөөрхөн хичнээн сайхан аз завшаан, аз жаргал байд юм бэ гэдгийг өчигдөр улам илүү мэдэрлээ. Тэгээд бид нар ч гэсэн томчууд та бүхэн ч гэсэн 28-ны өдөр шинэ жилээ тэмдэглэнэ гэж би сонссон. Тэгээд та нар ч гэсэн бүгдээрээ сайхан оролцоорой. Маш сайхан цаг мөч байх болно гэдгийг би батлан тангаргалж байна. Тэгээд өмнө маань 4 лааны 3 нассан байна. Ямар ч хэртэй байлээ. Их эзэн Есүс ирэх тэр хүлээлтийн цаг хугацаа байгаа. Тэгээд энэ цаг хугацааг бэлэгдэж энэ өдрүүдэд энэ гэрэл болон ирсэн Есүс Христ 4-7 хоногийн дараа мэдлэх гэж байна гэдгийг одоо харуулахын тулд энэ лаа байгаа тийм болохоор удахгүй бид бас Крисмас баяраа тэмдэглэхэд тун ойрхон байгаа юм байна. Эх 7 хоногт Крисмас баяраа тэмдэглэх юм байна. Тэгээд энэ өдөр ч гэсэн та бүхэн 7 хоногийн дундуур байгаа учраас та бүхэн ажил заваа зохицуулаад бүгдээрээ ирээрээ гэж урьж байна. За сая 34 дугаар ишлэлийг уншиж өгсөн те. Миний болон надтай хамт байгсны хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа гэд тусц. Зарим хүмүүс юу уншаад дуусчихваа гайхс. Энэ нөгөө нэг хам сэдвгүүгээр ойлгохгүйгээр байна л да. Тэгээд би 35 дугаар ишлэлийг та бүхэнд уншиж өгье. Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн эзэн Есүсийн айлцсан авгаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэсэн үгийг сануулах тун гэж хэлвэ гэж. 12 сар нэг өөрөөр хилэгддэг нэг нэршил нь болохоор юу лээ? Хариу нэгдэггүй хайрын сар юм аа гэж. Хайрын баяр юм аа гэж. Тэгэхээр бид ганцхан 12 сарыг л хариу нэхгүйгээр баярлах ёстой юм уу гэж. Бид 12 сард л хин нэгэнд юм өгөх, хин нэгнийг баярлуулах ёстой юм уу гэж. Манай цуглааны хувьд яг энэ ишлэлийг маш сайн баримталдаг хүмүүс юм болов уу гэж надад санагддаг. Юу вэ гэвэл өгөх маш их дуртай өгөх маш их дуртай хүмүүс байдаг гэж. Гэхдээ би дахин та бүхэнд сануулan энэ зүйлийг та бүхний өмнө одоо сануулах гэсэн юм аа. Юу вэ гэвэл авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй байд юм аа. Яагаад вэ гэвэл энэ нууцын талаар Библи биднэрт заадаг. Яагаад авах биш өгөх ерөөл байд юм бэ гэдгийг. Эзэн Есүс хүртэл Матай номны 5 дугаар бүлэг дээр инхүү хэлсэн мэт. Юу вэ гэвэл гуйсан хүн болгонд өг. Чамаас зээлхийг хүсэн тэр нэгэнд чи өгөө гэж хэлсэн мэт. Хариу нэхгүйгээр бусдад туслаа. Хариу бүү нэхээрээ. Харин бусдад туслаарай гэдэг. Бусдад туслах нь
улам илүүгээр одоо юу гэдэг нь танд бэлхэм дүүрэн байлгах нэг тэр ёроол юм аа гэж. Тэр ёроолийн үндэс нь байгаа зүйлсээ бусдад хуваалцах. Лук номны 2 дугаар бүлэг дээр чсэн. Юу гэж байна үгүй вэ? Бид нэр хэрхэн гимшиж, хэрхэн яаж хийх ёстойгоо баптизм хүртээж байгаа Иохан дээр ирээд хэсэг бүлэг хүмүүс асууж байгаа. Тэгэхэд юу гэж хариулж өгнө гэвэл та нар 2 цамцтай юу? Тэгвэл нёгийг өг. Та нарт илүү зүйл байна уу? Бусдад хуваалц. Илүү байхгүй байсан ч гэсэн байгаа зүйлээ бусдад хуваалцах үед чамд бурхан нэмэгдэж бус зүйлсийг өгөх юмаа гэдгийг тэн дээр илэрхийлж хэлсэн баг. Тэгээд саяхан манай нэг хүүгүүдийн 4 хүн нийлээд нэг хамтлаг байгуулад тэгээд тэр 4 хүн маань тоглолт хийснийг санаж байгаа тий. Тэгээд 2 жилийн өмнө ч гэсэн бас яг энэ тоглолт нь болсон. Тэгээд түүнээрээ орсон багахан хэмжээний орлогоороо бид 5 хүүхэдтэй өргөдлгөөсөн эмэгтэй гэрт очиод нүүр сэтгүүлээ. За Крисмас баярын бэлэг хүүхдүүдэд нь ингээд өгсөн баг. Тэгээд тэр өгөх тэр зүйл рүүгээ явхад очиж цуглуулгаад тэр тоглолтын бэлтгэхэд маш их баяр хөөрөөр дүүрсэн байсан. Бүр за хизээ нөгөө айланд очих юм бэ? Яах юм бэ? Ийх юм бэ? Бүр хайраар нөгөө ид ч мөр бэлхаад очиод нөгөө хүүхдүүдтэй нь уулзаж сайн мэдээ хуваалцах эднээ тэрэ зүйл дээрээ жисэн тэдний нүд нь ямар одоо юу гэдэг нь очиг алмаас шиг болсон байсныг ер нь бол харж байна. Яг түүнтэй адилхан энэ жил жисэн яг тэрийг хийгээд тэгээ одоо нэг айлыг сонгоод очиж өгүүлчлэх, хуваалцах ийм зүрх сэтгэлтэй баг. Одоо хүртэл бид нэр асууж ямар айлд очих вэ? Яах вэ? Ийх үү? Залбирлаараа хамтдаа байж. Тэгээ 24-ний өглөө бид нар хамтдаа явна. Тэд хуваалцах ямар их гайхалтай ёроол байдаг вэ гэдгийг хүүхдүүд маань зүрх сэтгэлдээ мэдчихэж байгаа. Бас нэг зүйл нь самарын бэлэг гэд бид мэднэ тий. Тэгээ самарын бэлгийг хүүхдүүд маань ихэнх нь авч утсан. Харин бид бусдад өгөө гэж тохиролцсон. Тэгээд ийм жижигхэн гутлын хайрцаг олоод тэндээ хэрэгцээтэй. За өнөөдөр би 3000 төгрөгөөр пиршгэ авч иддэг бол тий 3-ын 2-оор нь пиршгэ авч идээд 1000 төгрөгөөр нь яг нөгөө хүүхдэд зориулаад бэлэг бэлдээд ингээд боогоод авчиж ирья гэж тохиролцсон. Тэгээд анханасаа эхнээсээ хуваалцаж байгаа. Ухараалгаж байгаа. Тэгээ хураалгасан тэр бэлгээ бид бас яах вэ гэвэл тодорхой зорилт бүлгийн тэр хүүхдүүдэд очиж тэр хүүхдүүдийнхээ бэлдсэн бэлгийг өгч байгаа. Өөрсдөөсөө тэр зүрх сэтгэлийнхээ гүнээс гаргаад бусдад бэлгэлхийг, бусдад өгөхийг хүсэж байгаа тэр зүрх сэтгэл хармыг биш харин улам бүр илүүгээр бэлхэм дүүрэн байж хайрыг энэ дотроос суулгах. Бусдад өгөөд л байхад өөрийнх нь зүрх сэтгэл улам бүр дүүрээд л байдаг тэр зүйл юу вэ гэвэл хайр. Өгдөг мөртлөө хизээш дуустдаггүй. Нэг найз маань тэгж хэлчихсэн. Юу вэ гэвэл бэлэг үг одоо ингээд нөгөө бэлэг өгөхөд өгж байгаа хүнийх нь зүрх сэтгэл илүү их баяр хөөрөөр дүүрэн байт юм а гэж. Магадгүй авж байгаа хүн нь жоохон санаа зовоо те яасан үнтэй юм бэ, тийм бэ, юм бэ гэж бодож байгаа боловч өгж байгаа хүнийх нь зүрх сэтгэл бүр илүү бэлхэм дүүрэн байт юм а гэж. Энд ингэж хэлж байгаа. Есүс Христийн хэлсэн үгнээс нь жишээ аван татсан ба юу вэ гэвэл авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй юм а гэж. Тэгээ би Библийн туршид хайсан л та. За энэ ишлэлийг Есүс хаана хэлсэн юм болоо гэж. Яг үнэндээ энэ хэсэг орсон Библийн ишлэл яг Есүс Христ өөрөө хэлсэн тэр ишлэл ерөнхийдөө байхгүй л. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл яг бүх зүйлийг тий Есүс Христийн бүх хийсэн зүйлийг Библиэлд багтаахын аргагүй гэж л тий. Харин Паулаар дамжуулан энэ үгийг энд хэлэгдэх ёстой байжээ гэж ойлгож байна. Би хаана хэлчихвэ? Есүс бүр хаана хэлсэн юм болоо гэд сайн мэдээний 4 ном бүх зүйлүүдийг ирээд хаагаад болоо. Тэгээд нэг зүйлийг ойлгож авсан. Есүс Христийн хийсэн бүх зүйлийг хэрвээ Библиэд багтааж бичгвэсэн бол хичнээн их тэ зүйлс бичигдэх ёстой байсан. Харин тодорхой хэдэн зүйлийг яг хийх ёстой байсныг энэ дээр багтааж бичжээ гэж. Тиймээс
Хуваа хичээсэн бодолтой хуалцах тэр зүрх сэтгэлийг одоо хуваа хичээсэн бодол нь хуалцах зүрх сэтгэлийг оруулж чаддгүй байх нь л тийм. Минийх гэдэл бодчих юм бол танд хуалцах зүрх сэтгэл хурж ирч чадахгүй. Та өөрийнхийг л ирэх үед танд хуалцах зүрх сэтгэл зүрхэнд ч норж чадахгүй. Тийм учраас хуваа хичээсэн бодол, хуваа хичээсэн одоо тэр зан төлөвөөр зүрх сэтгэлээ бүүд үүргээрэй гэж. Харин зөвхөн танд байгаа нь зөвхөн таних биш юм а гэдгийг. Харин танаар дамжуулаад хин нэгэнд өгөгдөхийн тулд танд байгаамаа гэдгийг. Коринт ном дээр хүртэл хэлсэн баг. Чамд байгаа нь чинийх гэж бодож байна уу? Үгүй, Бурханых юм аа. Бурхан чамаар дамжуулан бусдыг өрөөхийн тулд чамд эдгээр зүйлийг байлгаж байгаамаа гэж. Тэгээд ингэж хэлэх үед хүмүүс боддог. За надад ч өгөх юм байхгүй штэ гэж. Хүнд өгөх юмтай байж ч өгнө үсттэй гэж. Ахархан бодол хүмүүсийн толгойд хайлт орж ирнэ. Гэхдээ бид Бурханаар өрөөгдсөн тэр нэгэн учраас бид залбирал дотор бусдад хуалцаж болно гэж. Тэгээ надад нэг сонион тийм зуршил гэх үү, нэг тийм юм зүйл байдаг. Юу гэвэл ингээд нөгөө хаанч байсан, гэртеч байсан, энэ тэнд явж байсан нөгөө нэг дохио дуурдаг штэ тий, нөгөө түргэн тусламжих, эсвэл бол нөгөө нэг галих, за тэгээд нөгөө нэг цагдаагийн юм дохио дуурдаг штэ тий. Тэгээ бид тэр дуурах үед би ингэж залбирдаг дандаа. Бурхан та амийг хамгаалж өгөөч гэж. Бурхан та амийг хамгаалж өгөөрэй яг энэ цаг мөчид гэж. Тэгээ яагаад ийм зүрх сэтгэл миний зүрх сэтгэлд орсон бэ гэвэл би цуглаан руу ирж яваад 25 дугаар эмийн сан ийм буудлын дээр буучаад доошгоо яг ингээ гарцаар гарч явсан чинь яг ингээ хүмүүс ингээ зогсоод ингээ машинуудыг өнгөрөөж байгаад тэгээ нэлээд хэсэг хүмүүс урагшаага ингээ гарч ирээд алхажсэн чинь нэг хүүхэд яг ингээ тойрж гарч ирээд нөгөө нэг дайруулсан байхгүй. Яг ингээ нүдэн дээр бүр тэр хүүхэд ингээ дээшгээ үсрээд ингээ буугаад пар гэд ингээ дуурайд буужах. Тэр агшин бүр миний ингээ зүрх сэтгэл бүр амар сонирм болсон аахгүй. Яг урдаас гүр хурдтай иржсэн машин мөргөөд. Тэгээд тэр агшин надад нэг санагдсан зүйл нь юу вэ гэвэл яг ийм нөхцөл байдал тэр түргэний тэр явж идэм байна. Яг ийм нөхцөл байдал тэр галын машин явж идэм байна. Тэгвэл би тэр болгонд би хүрч тусалж чадахгүй шүү дээ. Гэхдээ надад итгэдэг Бурхан эзэн минь байгаа шүү дээ. Тийм учраас миний гуйлтыг тэр сонсохгүй гэж юу? Сонсон шүү дээ. Гэдэг бодол надад орж ирсэн учраас би тийм дохионы одоо нөгөө нэг дуурах одоо тэр дохин дуурах төдийд ер нь бол тэгж орж ирдэг надад. Бурхан минь та амийг хамгаалж өгөөрэй. Тийм учраас бид яах ёстой вэ гэвэл залбирал дотор бие бинийгээ босгон байгуулж, бие биендээ өгж, таны залбирлаар, таны чимээг хүн залбирч байгаа тэр залбирлаар дамжуулан тэр хүнд хичнээн гайхамшиг буй болж байгааг. Таны залбирлаар дамжуулан тэр хүний өвчин итгэрч, таны залбирлаар дамжуулан тэр унсан нэгэн босч, таны залбирлаар дамжуулан хоосон буй тэр нэгэн хоолтой болох боломжтой юм аа. Яагаад гэвэл Бурхан эзэн байгаа учраас. Тэр амьд учраас. Тэр үргэлж бидний гуйх дууг сонсдог учраас. Тэгээд тэр бас хариулдаг учраас. Та бити надад юу ч байхгүй гэж та бити хэлээр харин танд байгаа. Юу гэвэл түрүүчийн эзний өдөр сургаал хуалцсан, үг хуалцсан, около гэд ихч тэгж хэлжсэн тий. Бид үг байгаамаа бидэнд. Бурханаас үгийг авч зээлддэг юм аа. Тэгээд тэр үгээрээ бусад хүмүүсийг яагаад хараана гэж харин урамшуулга тэдний төлөө залбирах ёстой юм аа гэж. Тийм учраас үг хүчтэй. Үг ямар гайхалтай гэж. Тийм учраас та бусдын төлөө үргэлж залбирдаг ба. Танд магадгүй материалыг те хэдэн тэрбум төгрөг, хэдэн 100 сая төгрөг танд байхгүй ч болно. Тэгвэл танд Бурхан эзэн байгаа. Түүнийг та бусдтай хуваалцаар. Залбирлаараа та бусад хүмүүсийг босгон байгуулж чаддгаа гэдгийг бүү мартаарай. За нөгөө талаас бас нэг зүйл нь биднэрт
бусдад хуваалцах зүйл маань үг юм аа гэж. Өчигдөр унтгаад байжсэн чинь надад нэг чат ирээд тэгээ би тэр чатыг хараад уншичаад бүр ингээд догтлоод бүр ингээд баярлаад нулимс урсгаад гэдэг үнэхээр гоё. Юу гэвэл надад нэг хүүхэд сүрэн манд хүүхэд юм талархсан сэтгэлээ илэрхийлсэн нэлээд урт тийм чатыг илгээсэн байсан. Та маш мундаг нэгэн шүү гэж. Нэг би үнэхээр аз жаргалтай бас ямар гоё юм бэ. Өмнөх нь жоохон стресстэйдээс ахгүй өглөө нь яасан гэсэн чинь манай өсвөрийнхэн чи яг үндэ хэлэхэд жоохон ингээ нөгөө гуйлгаад тий шалаар нэг туул болж ээж ингээд нөгөө юм өмнөдөө ирдэг ийм хүүхдүүд байхгүй юу? Ер нь аль чи шинжилтэй ирчгэлтэй чамгүй бол үнэхээр хэцүү. Би яах юм бэ? Би яах юм гэл ингээл тэгжээж нэг ингээд нэг ирдэг тэр төрлийн. Тэгээ эрэхтэй нилийн хоцорч мацарч байгаа л тэгэл ингээл орж ирээл амар тийм сүртэй тийм хүүхдүүд байхгүй юу? Тэгээд жоохон сэтгэлээр жоохон унтсан байлаа. Эсвэл чи оройн яг тэр чат ирээд юу уншсан чи надад бүр үнэхээр гойсон. Ямар гоё урмын үгээр тэтгвэ намаа гэж. Бурхан минь танд баярлалаа гэж. Тийм болохоор үг хүнийг босгон байгуулдаг. Яагаад гэвэл Бурханы үг учраас. Бурхан үгээрээ дэлхийн ертөнцийг бүтээсэнтэйгээ адилхан бид үгээрээ хүмүүсийг босгож, урамшуулж, зоригжуулж тэнхрүүлж чадах юм аа. Гондоохон яваад тэр нэгэнд хэрэгцээтэй тэр үгийг нь хэлгээд ямар их баяр хөөрөөр дүүрэх вэ гэж. Тийм учраас та бүхэн бусдад үгийг бас өгдөг нэгэн байгаарай гэж. Таны амнаас үргэлж бусдыг босгон байгуулдаг үг гараарай. Үргэлж бусдыг тэнхрүүлэх тэр нэгэн үгс гардаг байгаасай гэж. Хүүхдүүд жоох юм гонигтай байдаг. Харангууд шууд нүднээс нилтгэн. Ингээд нэг гонигтай, яг нэг юм болохгүй байгаа юм шиг тийм нэг гонигтай байх үед нь нэг тэрч аваад чиста мундаг шүү. Миний дүгээр дамжуулан бурхан ямар гайхалтай олон зүйлийг хийн гэж чи бодож гин гэж урмын тэр үгийг хэлэх үед хүүхдүүдийн нүд би нөгөө түрүүнд хэлжсэн тийм яг очир алмаз шиг болдог. Тийм учраас та гунсан нэгэнд та үг хэлдэг байгаарай. Бурханы үгээр босгон байгуулдаг байгаарай. Өгдөг нэгэн байгаарай гэж. За нөгөө талаас хайр. Христ итгэгч бид нар бие биендээ хайрыг харамгүйгээр өгдөг байх. Хайрладаг байх. Хайрлах нь хуаалцахаас эхэлдэг байх. Тэгээ би энэ сэдвийг өгчөөд жоохон инээд хүрсэн ганцаараа юу гэсэн чинь нөгөө Unitel билүү Mobicom-ийн нөгөө нэг скол нөгөө пиццаны ичвэлүү те реклам ингэдэг те хайрлах нь хуалцахаас гэх те яг л тэрний шиг л болчлоо даа гэж бодсон. Гэхдээ хайрлах нь нэрээ хуалцахаас л эхэлдэг. Бид нэр ээж маань агаавд хоёрыг жоохон байдаг байхад юу гэж хэлдэг байсан бэ гэвэл нэг чихэрч олдсон байсан хуааж дэрээ гэж. Магадгүй чамд ганцхан байгаад чи идмээр санагдсан чсэн бусдаа хуаалцдаг байгаарай гэж. Ээж үргэлж хэлдэг байсан. Тэгээ яг одоо надад нэг юу би ингээд нөгөө юу гэмлээ хүмүүс ингээд явж байхад ганцаараа ингээд юм идэж чаддаггүй. Юу гэвэл ингээд нөгөө өгөх хэрэгтэй юм байна гэсэн бодол ингээд баян ингээд дотор төрөд. Тийм болохоор бид надад ганцхан байгаа юм чинь нөгөө ийм юм байдаг шин. Надад ганц байна. Чамд ганц байна, надад ганцхан байна гэж тий. Ганцхан байгаа ч байсан хамаагүй хуалцаж, өгөж, тусалж, дэмждэг байгаарай гэж. Үнэхээр хүсэж байна. Залбирлаараа үгээрээ хайраараа бусдыг урамшуулан босгож үргэлж тэнхрүүлж тэ тэр нэгэн байгаарай гэж. Энэ нь зөвхөн 12 сар болохоор бид нэр сэтгэл догтлоо тэ. Өнөөдөр чинь энэ сар чинь өгдөг сар шүү дээ. Тэгэх биш өдөр бүр таны зүрх сэтгэл залбирлаар дүүрэн хин нэгний залбирлаар дүүрэн хин нэгнийг урамшуулахад үгтэй нь бэлэн хин нэгэнд өгөхөд хайртай нь бэлэн байгаасай гэж Иесус Христийн нэрээр өрөөж байна. Тэгээ танаар дамжуулан
маш олон хүмүүс босгон байгуулагдаж танаар дамжуул маш олон хүмүүс сэргэлтийг авч баяр хөөргийг авч улам илүүгээр урагшлах тэр урам зориг авдаг нэгэн байгаарай гэж. Энэ дээр Паул Эфес хотынд зориулж үгийг хэлсэн байгаа. Юу гэвэл Паул бид нар болон миний болон бидний одоо нөгөө үйлчлэл аялал энэ бүхэнд та бүхэн бодолцооныхоо хэрээр хандив цуглуулад бидэнд өгөөрэй гэдгийг санал болгосон. Тэгээ нөгөөдгөө авах гэж ерөнхийдөө очсон. Тэгээ хэлэхдээ магадгүй хүмүүс жоохон энэ Паул энийг яг юунд ашиглах гэдэг юм бол ямар сони юм бэ гэсэн жоохон хардлага байсан ч юм уу тий. Тэгт нь өмнөгчлээ хэлж байгаа. Юу гэвэл би өөрийнхөө хэрэгцээг өөрөө хангад юм аа. Би болон бусдад өгөхийн тулд би тэр зүйлийг хийд юм аа. Би бүр зүтэн зүтгэж хөдөлмөрлөж тэгээ хөдөлмөрлсөн зүйлээ бусдад хуваалцд юм аа гэдгийг хэлсэн. 35 дээр ингэж зүтэн зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаараа үзүүлсэн юм аа. Яг гэвэл Паул нэг юм майхан ойдог байсан. Майхан оёод тэг ингээд зардаг байсан. Тэгээ тэр майхнаа магадгүй өөрөө оёол тий ингээд тэг ингээд бүх зүйлийг хийж гүйцэтгээд тэгээд тэр зүйлийг би бусдад хуваалцд юм аа. Ингэж зүтгэж, ингэж хөдөлмөрлөж тэгтээ зөвхөн өөрийнхөө хумгай ашигын төлөө бос харин би бусдад өгөхийн тулд энэ зүйлийг хийд юм аа. Би бүр ингэж зүтгэд юм аа. Тэгээ би нэг нууцыг ойлгож авсан нь юу вэ гэвэл авахаасаа өгөх нь илүү өрөөл байд юм байна гэдгийг би ухаарсан юм аа. Гэдгийг Паул хэлж байгаа. Аваалах нь тэ магадгүй яг ингээ хар ухаанаар нэг юм хүүхдийн бодлоор ч юм уу бодвол юу гэж бодох вэ гэвэл нэг авуул тэ өөртөө зөндөө их байвал нэг юм сайхан ч юм шиг. Харин энэ нууц энэ өрөөл юу вэ гэвэл өгөх тусам харин чамд байна гэж. Чамаар дамжуулаад хин нэгнийг өрөөх тэр өрөөлийн үндэс нь чи юм аа. Чи өрөөлөөс хуугна юм аа. Тийм учраас өгөөрэй гэдэг. Хэлсэн. Бусдад өгөхийг бусдад өгөх нь бусдад хуваалцах нь бусдыг хайрлах нь бусдыг өрөөх нь Бурхны хүсэл түүний зүрхэндх тэр хүсэл нь байдаг гэдгийг бид үргэлж зүрхэндээ тех. Яг гэвэл Есүс Христ бидэнтэй бүр харамгүйгээр бүгдийг хуваалцсан. Тэр энэ дэлхий дээр амьдарч байхдаа ч тэр өвчтөе нэгнийг эдгээж завсан нэгэнд нь тусалж сохор нэгнийг нь хараа оруулж гим дунсан нэгнийг нь босгон байгуулж эцэстээ яасан бэ гэвэл бид бүгдийн төлөө захалмай дээр цогцлогдохдоо тэр биднээс юугаач хангалаагүй. Тэр эцсээ хүртэл бидний төлөө л байсан. Сүүлийн тусал нулимс хүч одоо цус тэр бүх зүйлээ тэр бидний төлөө л зориулсан. Тэгээд тэр зориулахдаа тэр биднээс хариу нэхээгүй. За Есүс Христ би та нарын төлөө эдгээр зүйлүүдийг үлдэж хийлээ. Одоо та нарын ээлжээ гэж тэр хизээч хэлээгүй. Харин тэр заалмай дээр цоглогдож байхдаа хүртэл юу гэж хэлжсэн бэ гэвэл эдгээр хүмүүсийн гим нүглийг нь та битэн эднэрт тооцоорой. Тэг яагаад гэвэл тэд өөрсдөө юу хийж байгааг ч мэдэхгүй байгаамаа гэж. Тэр тийм өгөөмөр тийм хайрын зүрхсэтлэлээр үргэлж биднийг харж үргэлж биднийг харахтаа ямар их үн цэнтэй нэгэн бэ гэж харж хайрладаг. Тэгвэл тийм Бурхны хайрыг та хүртсэн үү? Бол бусдаа хуваалцаарай гэж. Бид Бурхны үгийг сайн мэдээг бусдаа хуваалцах нь маш чухал энэ тэргүүний зүйл. Эхлээд би залбиралтайгаар хуваалцаарай гэсэн. Үгээр хуваалцаарай. Хайраа хуваалцаарай гэсэн. Одоо сайн мэдээг хуваалцаарай. Өчигдөр залуучуудын шинэ жил, өсвөр залуучуудын шинэ жил дээр сайн мэдээ 2019 оны туршид тараасан 2 хүүхдийг шагнасан. Нэг нь манай залуучдын цуглаанаас буян заяас. Тэр маш итгэмжтэйгээр
сайн мэдээ тараагаад Альфад маш олон хүүхдүүдийг авчирсан. Цуглаанд ч гэсэн маш олон хүүхдүүд ирж байгаа. Буян заягаар дамжуулаад. Харин өсвөрийн цуглаанаас болохоор манай ингчин байсан. Авралын давалгаа гэдэг хөтөлбөр ингчин сурцсан чинь бүр хаас айгу ярьж эхэлсэн ингчин. Бүр ингээд цуглаан дээр шинэ хүн ирэнгүүт ингээд гараа өргөөл би ярэ. Бүр ингээд улаарч чичрээд дайрдаг. За чи ярнаа. За бэж гараа эхлээд энэ хүүхдэд танилцъя гэж. Тэгэж бүр гал халуунаар сайн мэдээнд шатаж ингэсэн баг. Тэгээ энэ нэг хэлмээргүй л юм л да. Гэхдээ хэлчихье. Юу гэвэл 2 жилийн туршид би яг гэрчин. Яагаад гэвэл би туузын хийлсэн хүн учраас 2017-18 онд сайн мэдээ тараасан томчууд байгаагүй. Одоо биднэрт хугацаа байна. 24-нд бид нэр Крисмас баяраа тэмдэглэнэ. Энэ бол бусдад хайрыг, бусдад сайн мэдээг хуваалцах юм гайхалтай нэг юм мөч. Тэм учраас та хуваалцаарай. Сайн мэдээг. Бусдыг аврал руу авчрах нь ямар их баяр хөөр гэж. Бусдыг эзэнтэй уулзуулах нь ямар их өрөөл гэж. Бусдад эзний үгийг тунхаглаад эзний сайн мэдээг өгөөд тэр хүн амийг авч байна уу гэдг нь хичнээн гайхалтай ажил гэж. Ийм гайхалтай, ийм гайхамшигтай ажлыг бүх хоошин тавиар. Сайн мэдээг бусадтай хуваалцаж хамгийн гол нь тэр сайн мэдээ ямар учиртай, ямар зоригтой вэ гэдгийг нь ойлгол бүр ингээд улайран яг манай ингчин шиг дайрна. Яа тэгвэл тэр сайн мэдээ аврал төрөлдөг, амийг өгдөг. Үхэл рүү биш, харин мөнх ам руу, мөнхийн ус руу авчдаг тэр зүйл учраас та бүх хойсуугаар бусадтай хуваалцдаг байна. Хайрлах нь хуваалцгаас гэсэн тий. Та хайрладаг бол та бусдыг хайрлахыг хүсч ивэл та хаанчлын сайн мэдээг тунхаглаарай гэж. Өчигдөр өвлийн үгэн аав маань манай Батбаяр ах болсон. Тэгээ Батбаяр ахын хамгийн сүүлийн нэг тэр үг нь надад их гой санагдсан. Юу вэ гэвэл өвлийн үгэн аав нь цас мөснийхөө орон руу буцлаа. Ганц л зүйлийг захий да. Юу гэвэл бурхныхаа ажлыг буян заяа шигээ тараадаг байгаарэ гараас. Үнэхээр гоё. Тийм болохоор та нар бурхны ажлыг бурхан танаар дамжуулан хийхийг хүсэж байгаа. Амаа нээх л төдийд та амаа зүгээр л гэд нээх төдийд өөрөө цаанаас чинь ярих тэр хаанчлын сайн мэдээнд бүх амаа хамхиарай гэж. Харин нээлттэй байлгаарай гэж Иесус Христийн нэрээр та бүхнээсээ хичээнгүлэн гуйж. Тэгээд хайрлах нь хуваалцгаас юм шүү. Хуваалцдаг нэгэн байгаарай. Энэ нь зөвхөн санхүү, мөнгө, эд хөрөнгө, бус, хайр, залбирал, үг тэгээд сайн мэдээ юм шүү. Хэрвээ танд байгаа бол та хуваалцаарай гэж. Та хамтдаа бусаад залбирцгаая. Тэгээ энэ цаг мөчид залбирахдаа бүгдээрээ Тэмээ бурхан минь ээ. Би бусадтай хуваалцдаг нэгэн байхыг хүсэж байна гэж. Надад юу байна? Би түүгээрээ л бусдыг урамшуулж, босгож байгуулдаг байя гэж. Петр Иохан хоёр нэгэн удаа ийхүү хэлсэн байдаг. Юу вэ гэвэл нэгэн суун хүн дээр очиод надад алтаж байхгүй, мөнгөж байхгүй. Харин байгаа зүйлээрээ л чамд туслая. Иесус Христийн нэрээр бусаад алхах тун гэж. Уг хүн яг тийм л угаа бусаад алхсан. Тэм учраас танд байгаа зүйл нь
Иесус Христийн хайр байгаа бол бусдад хуваалцдаг. Залбирлаараа бусдыг тэнхрүүлдэг. Үгээрээ бусдыг урамшуулдаг. Сайн мэдээний төлөө зэвсэглэн урагшилдаг. Тэр нэгэн байхын төлөө бүгдээрээ яг энэ цаг мөчид хамтдаа залбирцгаая.